Гишүүд бол бас нэлээд олон талаас нь ярьлаа. Энэ засгийн газрын хэрэглэх газрын дарга байна, сайд нар бас байна. Ер нь бол энэ салбар дээр гарсан саяны энэ алдаа ерөнхий сайдын оруулж ирж байгаа энэ асуудал дээр бол зөвхөн сайдд нь хариуцлага тооцох биш. Яг тэр асуудлыг хариуцж байсан хүмүүсүүд нь үргэлжлүүлж энэ хариуцлага юм нь бол тооцоорой. Орон нутагт энэ юмнууд ч задарсан байгаа. Тэгээд 40 мянган хүүхдийн эрх ашиг хохирсон байгаа. Тэр хүүхдүүдийн ард байгаа эцэг эхчүүд одоо энэ сүүлийн хэдэн өдөр ямар одоо байдалтай байгааг энд бол бас үнэлт өгнөлт өгөх хэрэгтэй. Тэгээд одоо тэр холбогдох одоо удирдлагууд дээр нь орон нутгийн энэ асуудал хариуцсан хүмүүсүүд дээр нь бол хариуцлага тооцох зүйтэй гэж их хурлаас бол зориуд анхааруулж байна шүү. Ер нь бол одоо цаашдаа бүх шатанд энэ хариуцлагыг чангатгах, сайжруулах тал дээр бол анхаарч ажилламаар байна. Бид нар хариуцлагын тухай ингээд ярьдаг. Тэгээ яг хариуцлага ярих болох тэр зэрэг л бас л нэг ингээд зөөлрүүлдэг, бас л нэг аргалах гал байдаг. Ийм байдлаа бол одоо ойлгох хэрэгтэй. Үнэхээр хариуцлагагүй байдлаас болж ямар их одоо хохирол бий болж байгаа вэ? Энийг бол бид нар бас тодорхой мэдж байгаа зүйлүүд бол биш шүү. Тийм учраас бол зөвхөн засгийн газрын гишүүд биш. Засгийн газар өөрийнхөө байгууллагуудын хүрээнд, орон нутгийн удирдлагууд өөрийнхөө удирдлагуудынхаа хүрээнд ямар одоо ажил асуудал хохирч байна уу? Тэр одоо хэмжээндээ бол хариуцлагыг тооцож чангатгах, өгсөн үүрэг даалгаврынхаа биелтийг эргэж сонсдог, биелсэн биелээгүйгээр үнэлж дүгндэг, ажиллаа дүгндэг ийм юмыг бол одоо бүр хэвшил болгомоор байна. Өнгөрсөн 4 жилд бол энэ байдал алдагдсан. Тэгээ энэ эмх замбраагүй байдал чинь одоо үргэлжлэх гээд байна. Энийгээ одоо даслан зогсоох хэрэгтэй. Энийг даслан зогсоож байж тэгээд энэ төрлийн ажил зэгцтэй, журамтай цаашаа одоо явах ёстой.